хилээ дарах тэр байгаа гэж харж ирсэн юм. Жагарын сайхыг херуугаараа нэлбэсэн адайхан болчмор жиргээгээр мэдчилсэн амгалан савья. Ороо хүрэлцэн ирсэн байна. Баяр үргээ. За боловсрол соёл шинжилгээ ухаан спортын өгч наран туяа хүрэлцэн ирсэн байна. Баяр үргээ. За нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын үргээ тань. За энэ гавхтай сайхан бүтээн байгуулалтыг барьж та бүгдийн энэ өдрийн амар амгалан айлтхан мэдчилээ. Сургуультай болгож өгсөн Япон улсын зочддоо баярлалаа. Хамт олон цог гэрэл захиралтай 70 дугаар сургуулийн хамт олон мөн 215 хүрэх 345 медалийг баяр үргийн морин хэдэн мэдлэг, сэтгэл зүрэх, эрч хүчээ зориулан үр бүтээлтэй ажиллаж буй багш нартай болон эрдмийн оргил руу тэмүүлэн сурч хөгжиж байгаа хүүхэд багчууд элбэрэл хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эсэг эхчүүд та бүхэндээ халуун мэндчилгээг өргөн төвшүүлье. Энэ хичээлийн жилийн өнгө төрхийг боловсролын чанарын шинжилэл, сургалтын шинжилсэн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл явц тодорхойлж байгаа байлээ. 2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтанд тус орж, хүчин чадал маань 10,680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодтоглоор 17 сургууль цэцэрлэгт их сурын ажлыг 2.7 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Баянгол өргөт маань 960 хүүхдийн хүчин чадалтай 73 дахь сургуулийн барилга ашиглалтанд орж байна. Ингэснээр оюуны ондоо зохицуулах сургуулийн ачаалал буурч, хурд хураал болон Алтай хотхны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуультай явах боломж үлдэж байна. 73 дахь сургуулийн багш сурагчид маань сургуулийн давталтай орчинд ажиллаж суралцах боломжтой болж байгаад бид хүн сэтгэл хангалуун байна. Өнгөрсөн онд 31 ерөнхий боловсролын сургууль 3 ээлжээр хичээлж байсан бол одоо 26 болж 5 сургуулийг бид бүхэн 3 дугаар ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд нийслэлийн боловсрол 2020 хөтөлбөр батлагдсан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын хөтөлбөрт болон гүнзгийрсэн сургуультай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан билээ. Баянгол дүүргийн 73 дахь сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, секс дугуулангуудыг хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч, сурагчдын амжилтын чанар дээшлүүлэх боломж бүрдэж байгаад бид бүхэн баяртай байна. Та бүхний маань эрдмийн гэрэл дайны замцанд дардан байж, ирээдүйн оюунлаг хүчирхэг Монголын төлөө хийх үйлс чинь өргөж мандан бадрах болтгоо гэсэн ерөөлийг төшөөлье. Шийдвэр гарсан. Эхлээд бол Хятадын засгийн газрын буцалтгүй тусламжаар барих зэгчүүдэд бас хүнд батлаа илэрхийлье. Үнэхээр өөр хүүхдийн одоо энэ дүүгийнхаа удирдлагууд нийт иргэдийн